байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр салхи хэрхэн үүсдэг, тогтмол салхины тухай судлах болно. Салхи бол бидэнтэй өдөр бүр тулгарч байдаг байгалийн үзэгдэл юм. Энэхүү үзэгдлийг ашиглан эрчим хүч гаргаж авч болно. Салхи хаанаас үүсдэг вэ? Энэ асуултын хариултыг олохын тулд бид агаарын даралтын талаар үзснээр эргэж санацгаая. Дэлхийн агаар мандалдаг хийн молекулууд нь дэлхийн гадлах дээр үзүүлэх жинг агаарын даралт гинэ. Агаарын даралт нь үргэлж өөрчлөгдөж байдаг. Агаарын их даралттай хэсгээс бага даралттай хэсэг рүү урсах агаарын урсгалыг салхи гэж тодорхойлж болно. Өөрөөр хэлбэл агаарын даралтын зөрүүнээс үүссэн хэвтэй чиглэлийн хөдөлгөөнийг салхи гинэ. Тогтмол салхи яагаад үүсэж байна вэ? Агаарын даралтын хуваарлалт нь тухайн газрын орших өргөрөг, нарны цацраг, гадаргын өндөр зэрэг хүчин зүйлс нөлөөлнө. Үүний улмаас даралтын их бага бүсүүд үүсэж байна. Эдгээр бүсүүдийн хооронд зонхлох салхины чиглэл үүсдэг. Дэлхийн гадаргуу дээрх даралтын зөрүүнээс зонхлох салхины чиглэл үүсдэг. Үүнийг тогтмол салхи гэж нэрлэнэ. Зарим салхи нь жилийн турш чиглэлээ өөрчилдөггүй бол зарим нь улирлаар чиглэлээ өөрчилдөг байна. Пасаг салхи материйн зам ба мэлхийн замаас экватор руу жилийн турш салхина. Мусан салхи далай их газрын хооронд улирлаар чиглэлээ өөрчилдөг салхи юм. Зурагт зуны мусаныг харуулж байна. Их газар агаарын даралт ба далай дээр агаарын даралт харьцангуй их учир далайгаас их газар руу салхины чиглэл байна. Далай дээр бүрдсэн агаар их хэмжээний чигийг авчирч байна. Салхийг хэмжиж болох болов та нар юу гэж бодож байна? Цагуурын станц цагуурчид анимометр гэдэг багжаар салхины хурд болоод чигийг хэмждэг. Мөн кнот гэдэг нэгжээр илэрхийлнэ. Нэг кнот нь 0.5 м/секундтэй хэмжсэн. Харин одоо өөрийгөө шалгацгаая. Асуултыг анхааралтай уншаад зөв хариултыг сонгоорой. Баяр хүргэе. Амжилтаа шалгацсан гэдэгт итгэлтэй байна. Хүүхдүүдээ гэрийн даалгавраа тэмдэглэж аваарай. Сул хүчийнхээ 36 дугаар хуудасны зааврын дагуу анимометрийг хийж турших. 37 дугаар хуудасны хүснэлтийн дагуу цаг агаарын мэдээг хөтлөх. Туршилтын үр дүнгээ тэмдэглэж багштай илгээгээрэй. Хичээлдээ анхааралтай оролцсон сурагчдаа баярлалаа.